одоо 25%-ийг биржээр 75% бусад нөхцлөөр зарж болно гэдгийг цаана Эрдэнэс 5 толгой дээр бас орлогын их өсвөр үүссэн. Эрдэнэс 5 толгой бизнес төлөвлөгөөг жилийн эхлэнээр баталдаг, худалдаа авалтаа хийдэг. Гэтэл сая дахин бэт төмлөөд бэт энэ арга хэмжээнүүдийг авангуудаа ямар нөхцөл байдлыг үүсгэж байгаа вэ гэхээр энэ усын төсөлд орох ёстой орлого компани дээр үлдэх замаар тодорхой этгээдүүдийг санхүүжилтийг босгож энийг улс төрд ашиглаж гинэ гэдгийг хардталт надад төрж байгаа. Өөрөөр хэлэх юм бол жилийн эхэнд бизнес төлөвлөгөөний дагуу худалдаа авалтаа хийцэн байх ёстой байтал жилийн дундуур дахин түвшний худалдаа авалтын гэрээг тендерийг зарласан байна. Энийг сая 6 сард бэтэр томилогдсон Бямсүрэн гэдэг хүн зарласан. Бямсүрэнгийн гарын үсгтэйгээр Сод Монгол группэд танаа групп 239 тэрбум төгрөгийн тендер шалгарлаа. Түвшний тендер шалгарлаа гэдэг зүйлийг өгч байгаа. Энэ баримтуудыг та нар аваад үзье. Ингэж хамаарал бүхий найз нөхдөө тендерийг өгж болд юм уу? Тэгээ нэг л их шудраг. Бусдууд нь бүгд хулгаач. Өөрийнх нь тал зогсож чадахгүй бүгэн хулгаач. Би бол цэвэргээд худлаа яриад байх шаардлага байгаа юу? Би энийг одоо хэлмээр. Хоёрдугаарт энэ Эрдэнэс 5-7 нүүрс борлуулалт үйл ажиллагааны журмыг шинжилэн баталсан. 9 сарын 18-нд. Мөн адил. Энийг та нар олоод үзээрэй. Энэ дээр нь биржийн бус байдлаар хүртэл нүүрс зарах асуудлыг орсон баг. Уулуургаан биржийн хуулийг зөрчөөд. Бүр засгийн газарт ирэх болох хуулийг баримталж байгаа шүү. Эрдэнэс 5-7 гэдэг компани засгийн газарт ирэх болох хуулийг үндэслэж ямар нэгэн шийдвэр гаргах ямар ч боломж байхгүй. Тэр чин компани засгийн газар гэдэг бол гүйцэтгэгч мэдлийн байгууллага. Ийм улаан цагаан шийдвэрүүдийг ингэж гаргаж байна.